Ялгаатай хоёр төвөр авч үзье. Төврийн эхний гишүүн нь 2 байна. Бас нэг 2, тэгээд 4, тэгээд 4 байна. Дахин нэг төвөр байгаа. Дэлгэцийн баруун талд нөгөө төврийг бичиж, гишүүд нь 1, 1, 6, тэгээд 4. Бас 4 байна. Одоо юу бодох гэж байгаа вэ гэвэл юу гэж хэлмээр юм дээ. Энэ хоёр төврийн аль альных нь төвийг харуулах тоолдох уу? Дундаж утгыг олох аргаар олох нэг арга байгаа гэдгийг бид мэдэж байгаа. Эдгээр төврүүдийн аль альных нь дундаж утгыг дүрсээр харуулъя. Эхний төврийн дунджийг олъё. Одоо та нар эдгээр тоонуудын нийлбэрийг олох хэрэгтэй. 2 дээр нэмэх нь 2, нэмэх нь 4, нэмэх нь 4. Эдгээр тоонуудын тоонд нь хуваана. Тэгэхээр 1, 2, 3, 4. Энд баруун дээд талд 4 тоо байна. 2 дээр нэмэх нь 2, тэнцүү 4. 4 дээр нэмэх нь 4, тэнцүү 8. Дахин 4-ийг нэмээд 12 болно. 12-ыг хуваахан 4, тэнцүү 3 гарна. Одоо тоон шулуун дээр дүрсэлж харцгаая. Би энд цэгэн диаграм үзүүлнэ. Тэгэхээр бүх утгуудыг харж чадна. Энэ тэг бол 1, 2, 3, 4, 5. 2 ширхэг 2 байгаа. 2-ын тоон дээр бүр шар өнгөөр үзүүлье. 2 давхар цэг тавилаа. Би цэгээр зурж байгаа. 2 4-ийн тоо байна. Дээр нь цэг тавья. 4-ийн тоон дээр 2 цэг тавья. Дундаж утгыг нь та нар тооцоолж 3 гаргасан. Төвийн хандлагын үзүүлэлт нь 3. Тэгэхээр би 3-ыг энд бичиж, шулуун дээрээ тасархай цэгүүдээр дүрслэе. Дундаж утга нь энд байна. Яг төвд нь байгааг хараарай. Гахалтайгоц ойлгохдохоор байгаа зү. Энд байгаа төврийг харъя. Дунд чинь 1 дээр нэмэх нь 1, тэнцүү 2, нэмэх нь 6, нэмэх нь 4. 4 гишүүдийг бүгдийг нь нэмнэ. 6 дээр 2-ыг нэмээд 8, 8 дээр 4-ийг нэмээд 12. 12-ыг 4 хуваагаад 3. Мөн адил 3 гарч байна. Тэгэхээр дунд чинь ижил гарч байна. Ялгаатай тоонууд байсан боловч дундаж утга нь адилхан гарч байна. Эдгээр төвөрт ялгаатай ямар нэгэн зүйл байгаа боловч ялгааг харахын тулд эдгээрийг дүрслэе. Дүрсэлж чадах хэсгийг харцгаая. 6-гийн тоо хүртэл явах ёстой. Энд тэг 1 байна гээ. 2, 3, 4, 5, 6 гих мэтчлэн 7. Тэгэхээр 1 байна. 1-ийн тоо 2 байгаа. Дээр нь цэг тавья. 6-гийн тоон дээр бас цэг, 4-ийн тоон дээр бас цэг. Дундаж утгыг нь та нар тооцоолж 3 гаргасан. Тэгэхээр дундаж утга нь 3. Дундаж утга нь 3. Бид гол утга эсвэл гол утгын хэмжээсийг авах юм бол адилхан юм шиг харагдаж байгаа боловч бичлэгээрээ ялгаатай юм. Ямар ялгаатай харагдаж байна вэ? Хувьсах чанарын тухай бид ярьж байсан. Энэ төвөр болохоор илүү их тархсан байдалтай. Энэ төврийн эдгээр цэгүүд болохоор дундаж утгаасаа эдгээр цэгүүдээс илүү зайд алслагдсан байна. Энэ бол статистикт байдаг сонирхолтой асуулт юм. Дундаж утгатай адил төвийг хэмжихийг бид хүсээгүй. Хувирал өөрчлөлтийг нь хэмжмээр байна. Хувирал өөрчлөлтийн тухай бодох нь арай хялбар арга. Одоо эдгээр цэгүүд нь дундаж утгаасаа хэр зэрэг алслагдсан байна вэ? Энэ жоохон хэцүү санагдаж байгаа ч эдгээр цэгүүд дунджаас хэр хол байгааг тодорхойлж мэдмээр байна. Эдгээр цэгүүд нь гол утгаасаа хэр зэрэг алслагдсан бэ гэдгийг мэдхийн тулд дундаж абсолют хазайлт гэдгийг тооцоолдог. Абсолют хазайлт. Дундаж абсолют хазайлт. Дундаж абсолют хазайлт. Эдгээр цэгүүд нь хэд байгаа юм? Дундаж абсолют хазайлт гэж яг юу вэ гэдэг талаар ярина. Дундаж абсолют хазайлтынх нь утга яг хэд вэ гэдгийг бид мэдэх болно. Энэ хоёр дээр байгаа эдгээр цэгүүд нь дундаж утгаасаа нэг зайд байгаа. Дээр нь байрлуулах уу, доор нь байрлуулах уу гэдэг нь гол нь биш. Дундаж утгаасаа нэг зайтай байх нь гол. Бид нар хазайлтуудынх нь дундаж утгыг нь олж гаргана. Дундаж гэж ер нь юу гэсэн утгатай үг юм бэ? Дундаж гэдэг үгийг бид хэтэрхий олон хэрэглэж байна. Дундаж абсолют хазайлтыг бодож олъё.
Эхний төвөр дээр дундаж абсолют хазаалтыг бодож олъё. Бид дундаж нь хэдвэ гэдгийг олж чадна. Дундаж утга нь 3 байгаа. Цэг бүрийг авч энэ цэг бүрийг дундаж утгаасаа хэр зэрэг хазаасныг бид тооцож олно. Эхний хоёрыг авъя. Хоёроос дундаж утгыг хасъя. Хасныхаа дараа абсолют хэмжигдэхүүнийг нь авна. Энэ чинь абсолют хазаалт шүү дээ. Дахин нөгөө хоёрыг нь авъя. Абсолют хазаалтыг нь олъё. 2-оос 3-ыг хасаад абсолют утгыг нь авна. 2-оос 3-ыг хасаад абсолют утгыг нь авъя. Энэ нь абсолют хазаалт юм. 3-аас ямар зайтай байгаа юм бэ? Тооцоолоход их амархан байна. Одоо 4-ыг авъя. Мөн нөгөө 4-ыг бас авъя. Бид ингэж хичээ. 4-өөс 3-ыг хасаж абсолют зөрөөг нь олъё. Нөгөө 4-ийн бас зөрөөг нь нэмнэ. Энэ 4-ийн тоо энд байна. 4-өөс хасах нь 3. Дахин давтгаад энэ нь абсолют хазаалт юм. Одоо өгөгдсөн цэгүүд хичнээн байгаа билээ. Түүнийх нь тоонд хуваана. Юу болох вэ? 2-оос 3-ыг хасгаар сөрөг 1 гарна. Гэхдээ бид абсолют утгыг авч байгаа. Ер нь бол 1 гарна. 2-оос 3-ыг хасгаар сөрөг 1 гарна. Абсолют утгыг нь авна. Ингээд л 1 гарна. Энд би бичиж харуулж байна. Энэ цэг 1 зайтай. 3-аас 1 нэгжийн зайтай байна. Энэ цэг 3-аас яг 1 нэгжийн зайтай байна. 2-оос 3-ыг хасаад сөрөг 1 гарна. Абсолют утга нь 1 болно. Энэ цэг 3-аас 1 нэгжийн зайтай байна. 4-өөс 3-ыг хасаад абсолют утгыг нь авъя. Энэ бас 1 гарна. Өгөгдсөн тохиолдолд цэг бүрэн дундаж утгаасаа 1 нэгжийн зайд байна гэдгийг харж байгааз. Абсолют утгыг авахад сөрөг 1 энд байхгүй. Энэ 4 цэг чамд байна. Эдгээрийн абсолют хазаалт нь 4 зайтай. Абсолют хазаалтын дунджаа бодвол 1 дээр нэмэх нь 1, нэмэх нь 1, нэмэх нь 1, 4 гарна. Тэгээд 4-т хуваана. Ингээд нэгтэй тэнцүү болно. Үүнийг тайлбарлах нэг хувилбар нь эдгээр цэгээс дундаж хүрэх зайнуудын дундч нь жинхэнэ дунджаасаа 1 зайтай. Дундаж утгаасаа 1 нэгжийн зайтай байгаа нь ойлгомжтой байна. Бид дөнгөж сая хийсэн зүйлээсээ ямар үр дүн олж авснаа харъя. Энд жоохон зай гаргая. Бид дундаж абсолют хазаалтыг олохыг хүсвэл бодод тооцоолоход амархан боллоо. Хэрэг хүсэж байвал дундаж абсолют хазаалтыг өөрөө бие даан хийнэ үү? За тэгэхээр одоо бодож тооцоолъё. Дундаж абсолют хазаалт гэдэг нь би DAH гэж товчоор бичье. Энэ цэг бүр нь дундаж утгаасаа ямар абсолют хазаалттай байгааг тооцож үзье. 1-ээс хасах нь 3. Энэ бол эхнийх, нэмэх нь абсолют хазаалт, 1-ээс хасах нь 3. Энэ нь хоёр дахь нь. Дээр нь нэмэх нь 6-аас хасах нь 3. Энд 6 байна. Одоо 4-ыг авъя. 4-өөс 3-ыг хасаад нэмье. Тэгэхээр одоо бид 4 утгатай болчлоо. 1-ээс 3-ыг хасаад сөрөг 2 гарна. Абсолют утга нь 2. Утгыг бид харж байна. 3-аас 2 нэгжийн зайтай байна. Абсолют хазаалтыг авч үзлээ. Баруун тал руу, зүүн тал руу гэдгийг бид нэг анзаараагүй юм байна. Тэгвэл нөгөө нь 1-ээс хасах нь 3, тэнцүү 2 болно. Абсолют утга нь 2. Энэ байна. Дундаж утгаасаа 2 нэгжийн зайд байна. 6-аас 3-ыг хасъя. Абсолют утга нь 3 гарна. Энд байгаа нь 6 дундаж утгаасаа 3 зайтай. 3 нэгж зайтай гэдгийг харж байна. Баруун талынх уу, зүүн талынх уу? Баруун талынх уу, зүүн талынх уу гэдгийг нэг их анзаараагүй. Одоо 4-өөс 3-ыг хасъя. 4-өөс 3-ыг хасахаар 1 гарна. Абсолют утга нь 1 болно. Бид эдгээр утгуудыг харж байна. Энэ утга 3-ын баруун талд нь байна. Одоо бид юу хийх вэ? 2 дээр 2-ыг нэмье, тэнцүү 4 гарна. 4 дээр 3-ыг нэмээд 7 гарна. 7 дээр 1-ийг нэмээд 8 гарна. 8-ыг 4-т хуваагаад 2 гарна. Ингээд абсолют хазаалт нь гарлаа. Утга нь энэ байна. Энэ өгөгдлүүдийн хувьд баруун гар талын төврийн абсолют хазаалт 2-той тэнцүү. Харин зүүн гар талын төврийн абсолют хазаалт нь 1-тэй тэнцүү. Энэ нь утгыг нь гаргаж илэрхийлж байна. Дундаж утга нь яг адил. Энэ хоёрын дундаж утга хоёулаа 3-тай тэнцүү. Гэхдээ үүнийх нь арай илүү тархсан. Баруун талд байгаа нь
илүү тархсан гэдэг нь ямар учиртай вэ гэхээр энэ хоёр цэг дундаж утгаасаа 2 нэгжийн зайтай. Харин эдгээр цэг болохоор 3-аас 1 нэгжийн зайтай. Энд дундаж абсолют хазаалт нь 1 байна. Энд дундаж абсолют хазаалт нь 2 байна. Ногоон өнгөтөө дундаж утгаасаа арай илүү тархсан байна.